За. Сайн байцгаана уу эрхэм мөндөд Монгол ахын дүүсээ. Дэлхийд дээр тархан суугаа монголчууд цахимаар нэгдэж улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа дэмжихийн болоргоог дэмжих үүднээс энэ цуглаад байна. Тэгээд чухам яагаад болоргоог дэмжих болсон тухайга энэ цуглаалтад маань ярина. За эхний ээлжинд өмнө солонгосоос холбогдож байгаа буян тогтмол маань үгээлнэ. За сайн байцгаана уу. За миний би нэр дэвшигч дэмжихийн болрыг хэдэн жилийн өмнөөс зохиол бүтээлчлээд дамжуулан та бүгдийн нэгэн адил одоо мэддэг болсон. За нэр дэвшигч болор нь эх орон ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах өндөр мэдлэг чадвар зэгц шулуун одоо шудраг үзэл боломжтой хүчтэй улс төрч байх бүхэл одоо юм шалгуурыг хангасан хүн гэж бол итгэл үнэмшилтэй боддог юм аа. За түүний улс төрийн тогтолцоог өөрчлөлт хийж либерал дэглэмийг одоо устгаж харийн далд колоничлалыг одоо таслан зогсоох гэсэн нэн тэргүүний зорилтыг бол 100% одоо санал нэгтэй бол дэмждэг юм аа. За ийм учраас Монгол улсын их хурлын 24 дугаар тойрог Баянгол дүүргээс бие даан дэвшиж байгаа Монгол улсын зөвлөх инженер бодит улс төр судлаач дэмжихийн болрыг дэмжихийг одоо сонгогч олон төвөнд бол уриалж байна. За ер нь бие даагчд бол хүч тэнцвэргүй тулаанд ингээ оролцож байгаа учраас одоо сонгогч олон төвний бүхий л талын тусалцаа дэмжлэгийг авахд одоо бэлэн байгаа баха. Та бүгд одоо туслаараа дэмжээрэй. За түүнчлэн жил болгоны сонгуулиар бие даагчд улс төрт одоо ямар нэгэн үүрэг байдаггүй гэсэн юм суртлах хуулга бол байнга явдаг. За энэ бол одоо ийм суртлах хуулгад бити автаараа гэж зөвлөх байна. За бие даагчд нэр дэвшиж буй бусад нам эвсэл одоо эвслийн одоо нэр дэвшигчтэй нэгэн адил одоо сонгогчдынхаа төлөөлж одоо үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болоод бусад бүх чадамжууд нь бол нээлттэй байдгийг хэлэх хэрэгтэй баха. За ингээд эцэст нь хэлэхэд бие даа нэр дэвшиж буй дэмжихийн болорготой амжилт хүсэх хэрэгтэй. Заавал одоо ганцаараа биш шүү. Таныг дагаад бол олон мянган залуус одоо дэлхийн өнцөг болон бүрээс бол дэмжиж одоо байгаа шүү гэдгийг энэ ялганд хэлэх хэрэгтэй баха. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За мөн өмнө солонгосоос холбогдож байгаа Зандан бол бас үгэлээрээ. Микрофон нэгээрээ. За Зандан бол сонсож байна уу? Сонсож байна. Сайн байцгаана. За ярээрээ. Өдрийн мэнд хүргэе. За бүгдээ солонгосоос та бүхэнтэй мэдчилж байна. Би болор дэмжих болсон шалтгаан юу гэхээр энэ үрдийн нөхцөл байдлыг тэр улс төрийн нөхцөл байдлыг шударгаар илчилж гаргаж тавьж YouTube сууг болор инфо суугаар дамжуулан өгсөн телевизийн ярилцлагууд болон орчуулсан ном зохиолоор дамжуулан өнөөдрийн нөхцөл байдал ямар хэмжээнд очсон байгаа гэдгийг үнэн төр төрхийн ингээд таньж мэдээж дэмжих болсон. Би бодохдоо болоргаагүй энэ цаг хугацаанд төрж гарсан жинхэнэ улс төрч хүн гэж хүлээн зөвшөөрч улсын их хурлд 26 дугаар тойрог Баянгол дүүргээс бие даан дэвшиж байгаад нь баярлаж амжилт хүсэж байна. За баярлалаа. За мөн өмнө солонгосоос холбогдож байгаа Элбэг сайхан маань бас үгэлнэ. За сайн мэцгаана та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Би болоргоо орчуулсан эдийн засгийн алуурчны амжилт гэдэг номыг уншаад мэддэг болсон. Тэр цагаас нь эхлээд болоргоо орчуулсан ном, бичсэн нийтлүүд, за телевизийн ярилцлага нэвтрүүлэг зэргийг нь үзээд тэр цагаас эхлэж өрн дэмждэг болсон. Би болоргоог одоо улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж авах нь одоо дэмжиж байгаа. Яагаад вэ гэхээр улсын их хурл гэдэг бол өөрөө төрийн эрх барих дээд агуулга.
энэ дээд байгууллага боловсрогоо шиг эрдэм мэдлэгтэй боловсралтай хүн орвол маш хэрэгтэй юм болов гэж дэмжиж байгаа. Тэгээд улсын хурлын сонгуулийн 26 дахь тойрог Баянгол дүүрэгт бие дааныг төвшиж байгаа боловсрогоодоо амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За Америк нэгдсэн улсаас холбогдож байгаа цэцэг дэлгэр маань бас түгээлэх баха. Сайн цэцэг дэлгэрээ. За яраарай, микрофоноо нэгээрэй. Сайн байна уу? Сайн. Өнөөдөр энэ дүгээ хэлэх хүснээр маш их баяртай байна. Өнөөдөр 2020 оны дэлхийд дахинд болж байгаа нөхцөл байдлыг хараад үзсэн ч гэсэн өнөөдөр манай улсын эдийн засаг дэлхийд болж байгаа эдийн засгийн тогтворгүй байдал цаашдаа юу нэг асуудал хаашаа ирэх вэ гэдэг тийм айж төгшөрсөн байдалтай байгаа. Өнөөгийн цаг үед ялангуяа энэ болор гэдэг хүнийг бол одоо ерөөсөд төр барих дээд байгууллагата зайлшгүй оруулах ёстой хүмүүсийн нэг гэж би хэлэх гээд байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар дотооддоо асуудал байна гэдгийг хин хүн мэдж байна, ярьж байна. Гэхдээ ядаж одоо ямар нэг юм болохгүй байна, энэ шудраг бос байна, энэ амьдрал уламд ороодод байна гэдгийг бид нар бүгдээрээ мэдчихээн. Бид нар бүгдээрээ мэдээд байгаад яриад байгаагаа одоо жишээлбэл дээш нь гаргаад дэвшүүлээд асуудлаа шийдүүлье гэдэг боловч зөвхөн дотоод асуудал дангаараа хязгаарч байдаггүй. Дотоодд байгаа асуудал хаанаас хамааралтай юм? Дэлхийн ертөнцтэй хамааралтай. Иргэн тойрны хуршүүдтэй хамааралтай. Дэлхий дээр ноёлж байгаа өнөөдөр тэргүүлж байгаа тэр нийгмийн чиг баримжаа, эдийн засгийг хөтлж байгаа тэр ноёлогч орнуудын бодлого за тэр бүхэнтэй зайлшгүй холбогдож ирдэг гэдгийг хамгийн түрүүнд бид бодох ёстой болсон, санах ёстой болчихсон. За тэгвэл бид гадагшаа харьцаж байгаа юм бол өнөөдрийн энэ цаг үедээ байдал ямар байгаа юм бэ гэдгийг эхлээд судалж мэдхийн тулд биднэрт мэдлэг хэрэгтэй. Тэр мэдлэгийг энэ болор гэдэг хүн 20 жил, 30 жил судлаад сүүлийн 10 жилд нь хүмүүс түгээгээд туршлага хязгаарыг суучсан. Үнэхээр мэрэгшсэн мэдлэгтэй. Бид энэ хүний энэ мэдлэгийг болоод ерөөсөө ашиглах ёстой. Ийм хүн гэдэг үднээс нь би энэ хүнийг байнгалчуудыгаа гуйж байна. Сонгоод гаргаад өгөөч. Ганц энэ хүнийг бидэнд сонгоод өгөх юм бол энэ хүний үнэлж башгүй тэр их мэдлэг туршлага бодлогын арга зүйг бид ашигламаар байна. Бид үр шимийг хүртмээр байна. Бид өөрчлөлтийг эхлүүлмээр байна. Өнөө хүртэл бид нэр өөрчлөлмөр байна, засах ёстой гэд байгаа боловч наад ууг суурьч нь хаана буруудчаад байгаа юм болохгүй байгаа гэдгийг ухаарч ойлгосон маань хэд байгаа илээ. Тийм болохоор нэгч нэгдэхгүй хүний санал бидэнд хэрэгтэй байна. Байгууллагуудаа та нараасаа гуйж байна. Энэ хүнийг гаргаад өгөөч. Тэгэх юм бол бид энэ хүний асар их цуглуулсан мэдлэг, туршлага, судалгааг бид өөрсдөө ашиглая. Ингэж хэлмээр байна. За баярлалаа цэцгэлээрээ. За дараагийн ээлжинд Герман улсаас холбогдож байгаа жаргал 2 бас өөрсдөө үгээ хэлнэ үү. Сайн байцгаана уу. Болоргойг энэ сонгуульд дэмжиж одоо өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт болоргой 2011 оноос эхлээд 90 зууны нэвтрүүлгээр одоо Монголын өнөөгийн байдал хэрвээ Монгол орныг өвчтөнгөөр одоо төсөөлөх юм бол одоо энэ өвчнийхээ онцлогоог нь маш сайн одоо өв төвтэй углуургаар нь тавьсан байгаа. Тэгээ ийм учраас онцлогоо зөв тавьсан учраас гарц гаргалгаа нь зөв байна. Тийм болохоор болоргойгийн сонгуульд дэмжиж байгаа. Хоёрдугаарт би болоргойг хувь хүний хувьд бол төр нийгмийн зүтгэлтэн гэж үздэг. Яагаад тэгэхээр одоо 2011 оноос одоо олонний танил болсноос эхлээд болоргой одоо нийгэмд оюуны талбар дээр хүмүүс зөв мэдээлэл одоо энэ болохгүй байгаа энэ гаж тогтолцоо энэ системийг тайлбарлаж уг үнсээр нь тайлбарлаж ойлгуулахыг хичээж өөрийнхөө хүч хөдөлмөр хөлсөөд зориулж байгаа учраас би энэ хүний төр нийгмийн зүтгэлтэн гэж үздэг. Тэгээ тийм болохоор энэ сонгуульд дэмжиж байгаамаа. Тэгээд амжилт хүсье. Германаас холбогдож байгаа жаргалмаа ярина. Сайн уу жаргалмаа. За яраарай. Сайн байцгаана уу. Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе.
За 2020 оны сонгуульд Улаанбаатар хотоос Баянгол дүүрэгт 26 дугаар тойргоос бие даан дэвшигч тэгээ бие дааж дэвшиж байгаа дэмжигэн боловсрогыг дэмжих болсон шалтгааныг энд хэлье. За 1990 оноос хойш одоо бүх салбарууд өөрчлөгдөж эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад одоо тэр зөв зохион байгуулалт алдагдаж тэгээд үүний одоо сөрөг үр дагавруудыг бид нар одоо сүүлийн 30 жил ингэж одоо мэдэрч амьдрал дээр ингээд харж зовж ингээд ирлээ. За болоргой сүүлийн 30-аад жилүүдэд яг энэ одоо дампуурал энэ гажуудлын учир шалтгааныг судалж, олон ном уншиж, олон ном монгол хэл рүү орчуулж, за тэгээд энийг ингээд биднэрт нийтэрч ярьцлага лекц хийж ингэж ирсэн. За би 2014 оноос одоо энэ хүний судалгаа ярьцгуудыг ингэж уншиж судалж ирсэн байгаа. Тэгээд ийм одоо яг энэ хүнийг одоо Монгол улсын төрд заавал байх ёстой хүн юм байна. Энэ хүн одоо энэ буруу тогтсон тогтолцоог зөв зам руу залж одоо зөв гарц гаргалгааг гаргаж одоо зөв зам руу оруулах одоо олон хүмүүсийн нэг одоо маш чухал Монгол төрд байх ёстой одоо ийм хүн гэж би боддог. Тийм болохоор одоо Улаанбаатарчуудыг тэгээд Баянгол дүүргийн хүмүүсийг одоо энэ мундаг өндөр мэдлэг боловсролтой мундаг судлаач инженер хүнийг сонгооч гэж гуйж байна. За тэгээд болоргойтой сонгуульд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн удаад Францаас хөтлөж байгаа Чимэгмаа маань ярина. Сайн уу? Сайн байна уу? За өнөөдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Би Оросогийн Чимэгмаа гэдэг хүн байна. Францаас холбогдож байна. Би тэгээд улс төр судлалын мэргэжилтэй хүн байна. Тэгээ 2008 онд би суралцж төгссөн. Тэгээд өөрсдийн заасан онлоор баруун заасан ер нь заагддаг юм онлоор би төгсөж сургуулиуд хүрч эрдмийн зэргийг хамгаалсан л да. Гэхдээ тэр үед бас ингээд ер нь Аз Африкийн зарим орнуудын оюутнуудтай зүүн Европын оюутнуудтай ингээд ярилцаж сууж байхад бол ер нь бол яагаад ардчлал гэдэг үндэс суртал дэлхийн дахиндаар тараад байдаг ч гэсэн либерал систем одоо дэлхий бүрэн бүрхсэн юм систем болсон ч гэсэн хаасаагүй яагаад ядуурл байгаад идэх юм бол хаасаагүй яагаад ингээ баян ядуу ялгаа илүү лавшраад идэх юм бол хаасаагүй ингээ даан дайжин хаасаагүй ингээ өсгөлэн зовлон ингээ энэ байгаад идэх юм болоо. Гэтэл энэ бүх хэрвээ энэ ардчлал гэдэг систем маань оновчтой хэрвээ энэ либерал эдийн засгийн тогтолцоо маань эрүүл хүний төлөө гэсэн байсан бол энэ болгон ч үнэхээр одоо дэлхийн ертөнцийн чинь илүү шударга дэлхийн ертөнцийн илүү эрхтгш эв нэгдэлтэй байх ёстой байдал энэний одоо эсрэг үр дүн гараад байна гэсэн тийм их олонтой үнэлэлт төмөлтүүд бид нар хийж ялаа л да. Тэгээд олонтой бид нар өөрсдөө бас эрэл хайгуултай мордож исэн үе би тэгээд одоо ер нь бол өөрсдийнхөө хамаар хайхаар үзэхэр зэрэг одоо бидний зөв гэсэн онол болгоныг бол бүгдээрнгийн хувил дааны онол одоо системийн эсрэг онол гэдэргээд ер нь бүгд ингээд дургуутстай байлаа. За тэгээд энийг бүр ер нь ингээд баталж чадахгүй энэ тусдаа ганцаардлын байдалтай хэдэн оюутнууд байлаа л да бид нэг 10-аад гаруй оюутнууд ихтэй одоо тэгээд энэ босчихсон нэгэнт тийм томморчсон энэ либерал эдийн засгийн онол ардчлал гэсэн энэ одоо үзэл сурталаас юуг нь одоо бид нар одоо эсэргүүцэх билээ гэж их боддог байлаа. Тэгээд энд нэг Мишель Фуко гэж нэг эрдэмтэн байл. Энэ хүн бол энэ 50-аас 1970-аас 1990-ад оны орны хооронд бол Францын коллеж буюу одоо Францын шилэг ухааны академид бол асар их үйл ажиллагаа явуулсан хүн. Энэ хүн бол одоо ертөнцийн дэлхийн хүмүүсийн хөгжлийн түүхийг ерөнхийд нь бол судалж гаргаад эдгээр бол юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг энэ одоо хүн төрөлхтөн болоод ерөөсөө хүчтэй хүчгүйгээ залгиж идэг. Энэ бол эртний одоо эртний багаас л одоо бүр эртнээсээ л одоо нэг нь
нөгөөгөө дээрлэх гэж нөгөө нэг нь арай хүчтэй нөгөөхөө эсвэл илүү юм энэ авч дайндаа чи хийжсэн түүх гэдэг. Одоо гэтэл бол энэ одоо уус ходог систем энэ их одоо их дарангуул энэ их одоо дайн дайчин бол 21-р зууны үед маш их боловсронгуй маш их нарийн аргатай болсон байна л да. Тэгэхээр энэ болгоны хамгийн түрүүнд бол Монголын одоо сонсогчдод монголчуудад хамгийн энгийнээр хамгийн тодорхой маш их баримттай гаргаж ирсэн одоо миний л мэдхийн одоо өөр хүн байдаг гэж магадгүй. Гэхдээ миний л одоо мэдхийн болор болдгоо юм. Тийм учраас би болор болдгоо одоо эхний орчуулсан 2 номыг хараад бол энэ зүгээр жирийн сэтгүүлчийн орчуулсан ном бичсэн номыг орчуулсан боловч энэ бол цаана үг үндэстэй байх ёстой гэдэргээд тэгээд бас нэлийн юу хүлээсэн л дээ. За ингээд тэр хүний 2-3 ном орчуулгын номыг бол би зүгээр ажиглалтын байдалтай өнгөрөөсөн. Хамгийн гол нь надад бол хамгийн их улс суурьтай одоо санагдсан улс суурьтай одоо надад дүгнэгдсэн энэ зохиол бол энэ 1917 оны октябрь бясалгын одоо жинхэнэ үүрэг шалтгааныг бол энэ хүн одоо маш их зөв одоо номыг олоод орчуулжээ. Энэ хүн бол яг одоо юу орчуул яаж Монголын ард түмэд хэрхэн тайлбарлах вэ? Энэ болгоныг бол энэ бол маш хэцүү асуудал. Яг гэх юм бол бид нар бүгдээрээ л улс орон даяараа төр зэсэг даяараа ард түмэн даяараа ийм үзэл сурталт бол юм мэдхгүйгээс болоод ингээд итгээд Монгол хүний сайхан одоо энэ итгэлийн энэ талаас энэ одоо итгээд ингээд энд орчихсон байгаа шүү дээ. Ганц Монгол биш дэлхийд дахин зүүн Европ тэр чигтэл ингээд орсон байна шүү дээ. Тэгээд бол өнөөдрийн үр дүнгийг харахад бол одоо ер нь үр ширгүү улс гүрэн гэж байхгүй юм. Бүх улс орон өртөө, бүх улс орон битгий хэл, бүх одоо гэр бүл өртөө, бүх хувь хүн өнөөдөр өртөө байна. Гэтэл одоо ингээд энэ чинь яахлаар ийм байж болдгийм бэ? Зүгээр хоёрдугаарт бол зүгээр жирийн хүний энгийн хүнээр үгнээс болоод энэ одоо тэгээд өртөө байсаар байж чад насны эцэст ингээд шүдэн унаад өссөн цайртал бол өрөө төсөөр байж чад ингээд үхдэг юм одоо ийм систем дэлхийд дахинд ойлж байна. Энэ бол үнэхээр эрүүл биш систем юм а гэдгийг бол хүн болгон ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд бид нар бол энэ системийн үнэн бодит чаныг таньж мэдэх хэрэгтэй. Таньж мэдэхгүй байж одоо илүү гоё үг ярьсан, гоё үзэл суртал ярьсан ийм хүмүүстээр хамаагүй очиж ингэж сонгож монгож аль гоё амлсанд нь очиж аль гоё таалагдсан яриатай дээр нь очиж ингэж ярих тэрийг сонгох бол энэ бүтэхгүй монголчуудаа адилхан бүгд энийг ойлгох явцтай наа. Тэгээд манай одоо эдгүү системийг бол ганц болдгоо биш өөр бусад олон орны одоо бас юмын логикийг ойлгочихсон. Энийг одоо яаж одоо ард түмэндээ эхлээд ойлгох уу? Яаж одоо энийг үйл ажил болгож гаргаж ирэх үү? Тэргээд ийм төлөвлөгөөтэй ийм асар их олон жижиг ийм группүүд байна. Эрдэмтдийн цуглаан болж байна. Жирийн иргэдийн бид нар ч гэсэн одоо олон улс жирийн иргэж гэсэн эхнээсээ асар их юм ойлгоод эхэлчихсэн. Тэгэхээр зэрэг энийг болоод одоо хамгийн түрүүнд гаргаж тавьж байгаа юу хийхээ сайн мэддэг. Энэ одоо механизмыг бол хэрхэн задлахаа сайн мэддэг. Энэ цөөхөн хүмүүсийн нэг нь болог болдгоо заавалжгүй юм шүү. Тэгэхээр зэрэг хэдийгээр энэ гадаад байгаа монголчууд бид бүхэн өнөөдөр одоо сонгох эрхээ эдэлж чадахгүй, хүн сонгох эрх байхгүй. Ийм учраас бол одоо бусад сонгох эрхтэй Монголд байж байгаа сонгогч нартай бол одоо өөрийн зүгээс бид бүгд сайн дурын үндсэн дээрээс зөв хүнээ сонгоё. Тэгвэл одоо бид нар хэдийгээр гадаад амьдарч гэсэн Монгол улстайгаа зүрх сэтгэлээрээ холбоотой адилхан үр хөвгүүд юм уу хэзээ нэгэн зэгт буцаад очих юм гэж боддог учраас бүгдөө хариуцлагатай. Энэ түүхэн үеийнээ бол маш их хариуцлагатай. Ер нь бол өмнө хэлэхэд бол үлдэхүү, эс үлдэхүү, оршихуй, эс оршихуй гэдгээл бол одоо арга шийдэх гэж байгаа энэ түүхэн мөчд бол илүү хариуцлагатай хандаасаа гэсэн үгсэн дээрээс одоо бид бүхэн бүгдээрээ та бүхэнд энэ нийлж цаг тохирч хэлсэн үндсэн дээрээс ингэж уриалж байгаа юм шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За тэгээд энэ уулзалтыг зохион байгуулсан мөнхтөр бол Солонгой болон бусад залуучуудад баярлалаа. За баярлалаа. За дараагийн удаад Швейцараас холбогдож байгаа Цолон маань ярина. За сайн байцгаана уу, намайг Цолмон Гэрэл гэдэг. Яг одоо би ингээд газар зүйн мэдээллийн системээр суралцж байгаа.
юуны өмнө сонгуул өгөх гээд хүнд өгөх гээд шийдэж ядж байгаа хүмүүс байвал сонгуулаа өгөөрэй. Тэгээд сонгуулаа өгөхдөө хэрвээ Баянгол дүүрэгт та амьдарч байгаа бол дэмчгийн болрыг сонгоорой гэж хэлье. Дэмчгийн болрыг сонгох шалтгаан гэдгийг одоо тайлбарлая. Яагаад альва хүний хийх гэж байгаа ирээдүйд хийх ажил болон үйлсийг нь өмнө нь хийсэн ажиллаар нь дүгндэг нэг арга байдаг. За ингээ харах юм бол болоргой өөрөө усны инженерийн чиглэлээр олон жил ажиллаад олон ажлыг удирдсан. Түүний дараа энэ зах зээлийн нийгмийн үед эдийн засаг суралцаад энэ эдийн засаг зах зээлийн нийгэм гэдгийнх нь өөрийнх нь учрыг олчихсан. Гэтэл би бол одоо зах зээлийн нийгмийн учрыг одоо олоогүй л явж байгаа. Тэгээд тэр сургуулаа төгсөөд учрыг олсныхаа дараа бас өөрийн сурсан хэлний мэдлэг дээрээ тулгуурлаад ингээд олон ном орчуулсан явж байгаа. Энэ эдийн засгийн алуурчин гэдэг номыг Америкт байхдаа би хараад найзаасаа сонсчоод энэ өстой яг хэрэгтэй юм байна да гэж харж исэн. Гэтэл яг Монголд бас ингээ орчуулагдсаныг хараад хөөх өстой хамгийн хэрэгтэй номыг орчуулсан байж тэгээд баярлж ийсэн. Тэгэд ийм хэрэгтэй мэдээллүүдийг олон түмэндээ түгээж ягаад нь маш их баярлж байна. За тэгээд мөн болоргой өөрөө ингээд инженерийн мэрэгчлэлтэй хүн эдийн засаг сурцсан байна гэдэг чинь хоёр хос морьтой хүн л гэсэн үг. Ямар ч нэг чиглэлээрээ дагнсан хүнээс бас илүү юмыг өргөн цар хүрээтэй харж байгаа шүү. За ингээд Октябрийн район гэж байхад нь би Баянгол дүүрэгт бас 10 жил амьдарсан хүүхэд насндаа болон сургуульд байхдаа. Тэгээд та бүхнийг одоо Баянголчуудаа болрыг дэмчгийн болрыг дэмжээрэй гэж хүсье. Энэ эрдэмтэй хүний эрдэм мэдлэгийг нь одоо Монголда бодлого хэрэгжүүлэхэд нь яг энэ хүнд тэр боломжийг нь олгоё. За баярлалаа. За баярлалаа. За Америк нэгдсэн улсаас холбогдож байгаа золоо маань бас үгээлэх баха. За сайн бацгаана. За сайн үслээ. Өнцөг боломжоос суулсан танистаа дуусчаад баяртай байна. Тэгээд миний хувьд бол болрогоон ярилцлагыг анх сонсоод YouTube-ос олж авч ирсэн. Тэгээд цаашаа лавшруулсан бүх орчуулгын ном болон одоо энэ бүтээлүүдийг нь орчуулгын бүтээлүүдийг ингээд судалж хараад үзээд уншаад тэгээд за энэ хүн бол одоо Монгол улс төрд одоо маш хэрэгтэй хүн байна. Энэ нь бол одоо энэ хүнийг ингээд алдаж болохгүй монголчууд бид энэ хүнийг одоо улсын хурлын сонгуульд дэвших болсныг солонгоо босруулаад бол одоо би маш их одоо баярлаж дэмжиж хүлээж авсан. Тэгээд одоо жинхэнэ одоо бэлтгэгдсэн одоо болов шиг одоо энэ улс төрч өөрөө одоо яг жинхэнэ улс төрдөө одоо байх ёстой газар ирж байгаад нь одоо байгаа нь одоо сайн цагийн эхлэл юм аа гэж бэлгшээж хүлээж авсан. Тэгээд мөн сэтгэл зүрхчиг нэгтэй байгаа одоо танистаа бүгд баярлалаа. Улсын хурлын 26 дугаар төвийн Баянгол дүүрэгт би та мэдвшиж байгаа дэмжгийн болроо сонгуульд нь ялт байгуулаарай гэдэг өндөр амжилт хүсэн өрөө Баянголчууд таны өндөр азтай юм төр төшөх маш сайн хүн танаа дүүрэгт дэвшиж байгаа та бүхэнд ч гэсэн баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. За Япон улсаас удаж байгаа энэ цэцэг маань бас үгээлнэ. Сайн уу юуна микрофон нэгээрээ. Сайн байцгаана уу? Намайг Оюун Цэцэг гэдэг. Би Япон улсад ажиллаж амьдардаг. Ингээд олон улсаас болоргоогоо дэмжиж цугларсан та бүхэнтэйгээ нэгдэж байгаа тун их баяртай байна. Би болохоор анх болоргоон ярилцлагуудыг YouTube сувгаар үзэж сонсоод тэгээд орчуулгын бүтээлүүдийг нь уншиж судалсан. Тэгээд болоргоо бол маш өргөн хүрээний мэдлэгтэй дэлхийн эдийн засаг улс төр
улс төрийн түүх, ардчлал мөн зах зээлийн системийг маш сайн судалсан судлаач хүн юм байна гэж ойлгосон. Өнөө цаг үед дэлхийн олон оронд тохиолдож байгаа хямрал, ядуурал, экологийн гамшиг Монгол улсад минь мөн нүүрлж байгаа. Тэгэд энэ өнгөрсөн жилүүдийн хямралуудаас гарах гарцыг олох хүмүүсийн нэг нь манай эдийн засаг улс төр судлаач Болоргой гэж бат итгэж байгаа. Тэгээд нийгмийнхээ мөн чанарыг ойлгож Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа Болоргойгаа дэмжицгээе гэж уриалж байна. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За Швейцараас холбогдож байгаа туулагч маань бас өгөөлнэ. За сайн уу? Микрофоны нэгээрээ туулагч. За яраарай. Ярээр та нээлттэй байна. За. Сайн байна уу? Баянгол дүүрэгтээ би дааж нэр дэвшиж байгаа Болрыг би дэмжиж байгаа. Тэгээд би бол одоо эх орноо хайж гарсан ч юм уу хаягдсан 200 гаруй мянган эх орноос гарсан хүмүүсийн нэг байгаа юм. Би Швейцарын холбооны улсад 18 жил амьдарч байна. Одоо Швейцарт байгаа монголчуудаа төлөөлөөд бид нөр өнөөдөр гуруулаа оролцож байна. Тэгээд Швейцарт байгаа монголчууд бол ерөөсөө гарахад л уулцсан монголчууд болгоод эх орноо ярьсан, сонгуул ярьсан хүмүүс байна. Одоо эх орондоо бол үнэхээр санаа зовцоож байна. Тэгээд энэ сонгуул Монгол орны одоо энэ Монгол оронд үүссэн энэ байдлаас гарч чадах чадaltaй эрдэмтэн мэргэд ийм хүмүүсийг дэмжээсэй гэсэн бодолтой байгаа. Тэгээд миний хувьд бол судлаач Болор бол одоо Монголд неолиберал үзлийг судалсан гаднаас орж иж байгаа бодлого энэ төрөг бүгдийг мэддэг хамгийн сайн цорын ганц судлаач юм аа. Тэгээ энэ хүнийг би дэмжээсэй гэж бодож байна. Европод би Швейцарт 18 жил амьдрахдаа одоо Монголд 90 онд арчлал гэдэг нэрийн дээр орж ирсэн янз бүрийн хорт бодлогуудыг анзаардаг болоод байгаа харьцуулаад тэгээд анх хүний эрх, хэвлэлийн эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх гэд нэг олон гоё ингээд эрх гэдэг нэртэй юмуд орж ирсэн. Ингээд харахад бол одоо гоё цаасан боосон чихэр шиг иймэрхүү юмнууд орж ирсэн байгаа. Тэгээд энэний мөн чанарыг яг нийгэмд хэрхэн хортойг нь бол хортойг хамгийн сайн гаргаж ирж чадсан хүмүүс судлаач Болор юм аа. Тэгээд неолиберал бодлого бол зөвхөн эдийн засаг улс орн руу төдөөгүй хүн рүү хүмүүс рүү ард иргэд рүү ийм хортой бодлого явуулж хүн ардын босрол ухамсарыг доротуулдаг, гэр бүлийг бутаргадаг тийм хорон бодлого явуулдаг. Энэ бүхнийг хамгийн сайн ойлгож одоо бичиж гаргаж ирсэн хүн бол Болор юм аа. Тийм болохоор би Болорыг дэмжиж байгаа. За мөн Бельгиас оролцож байгаа Түр Урам ах маань бас өгөөлнэ. За сайн байцгаана уу. Дэлхийн өнцөг улам бүрт суугаа монголчуудын нэгэн болохын үед дээр нь энэ жил сонгуульд гадаад байгаа монголчуудыг оролцохгүй гэснийг сонссон болохоор цахим ертөнцийн ханд нөхдийн хамт өөрийн үгийг хөргөх эрхтэй гэж бодож энэхүү ярилцсанд оролцож байна. Би зураач хүн болохоор Монголын урлаг, соёл хүүхэд байхасаа дуртай байсан. Болооч дээрөө хүний нутагт олон жил байсан хүний хувьд одоо төрсөн нутагтаа болж байгаа үйл явдлуудыг харахаар сэтгэл өвдөлтгийг хэлэхөө тийм ээ. Хувь хүнийхээ хувьд Монгол хүн Монголын газар шорон нутаг дээр эзэн шиг эзэн байгаасаа гэж үздэг хүний хувьд судлаач Болорыг Монгол улсын 2020 оны улсын их хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж байгааг зүй ёсны хэмээн үзэж байна. Дэмжгийн Болор нь дэлхийн улс төр эдийн засгийн талаар дөрвтэй судалж өөрийн ухамсарт амьдралаа эх орноо улсын дайтай улс, төрийн дайтай төр байгаасаа гэж боддог эх орон сэтгэлтэй төдийгүй үдсэн харсан туулсан амьдралын туршлага мэдлэгтэй улс төр эдийн засгийн боловсролд энэ үеийн мэрэгдсэн тулхтай сэхэтнүүдийн төлөөлөл мөний тул
Баянгол дүүргээс бие даан нэр дэвшиж байгаа улс төр судлаач эдийн засагт дэмжгийн болрыг дэмжцгээгээрээ хэмээн түмэн олноо уриалж байна. За баярлалаа. За одоо Германаас оролцож байгаа Цэрмаа маань бас үг хэлнэ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу монголчуудаа, баянголчуудаа. Өнөөдөр Баянгол дүүргийн 26 цагт нэг дэвшиж байгаа дэмжгийн бодлогыг Монгол улсын их хурд сонгоосоо гэж би та бүхэндээ уриалж байгаа юм. Яагаад бодлогыг улсын их хурд сонгох ёстой вэ гэвэл нэгдүгээрт бодлого бол Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн. Хоёрдугаарт бодлого бол жинхэнэ өндөр мэдлэг боловсралтай хүн. Бодлого сүүлийн 20 жил Монгол улсынхаа хөгжил доройтлыг судалж байгаа улс төр, нийгэм, эдийн засаг, уул уурхай, боловсрол, байгаль орчин гээд бүх салбарыг олон улсын хэмжээнд харьцуулан судалж маш гүн судалгаа шинжилгээ хийж байгаа улс төр судлаач, улс төрч хүн юм. Түүний хийсэн асар их соён гэгээрүүлэх ажлаас над одоо энэ ном нь байна. Эдийн засгийн алуурчин гээд энэ номыг бодлого монгол хэл дээр орчуулсан тавьсан байгаа. Би энэ номыг герман хэл дээр уншчихсан байсан. Тэгээд бодлогыг энэ номыг монгол хэл дээр орчуулж гаргахад нь маш их баярлсан. Тэр цагаас ахуулаад бодлого инфо сайтыг тогтмол уншиж дэмжиж явдаг. Бодлого bod энэ номыг орчуулснараа монголчуудын маш олон монголчуудын нүдийг нээсэн маш ухаалаг ажил, соён гэгэрэх ажил хийсэн хүн гэж би боддог. Хэрвээ бодлогыг Монгол улсын их хурд сонгож чадах юм бол бодлого энэ өндөр мэдлэг боловсролоо ашиглан монголчуудад тусдаа маш сайн хуулиудыг гаргаж чадна, боловсруулж чадна. Сайн хуультай болсноороо бид нар одоо энэ гадна дотны луурчдын булхай луурыг илчилж чадна, офшорын усхлыг зогсоож чадна, эдгээрээс өрчлөн сэргийлж чадна, улсаа хамгаалж тэр бүтгийн хэл энэ сайн боловсрол сайн хууль боловсруулах юм бол бид нар Монгол улсынхаа бүх салбаруудыг эрүүлж ирж чадна. Өнөөдөр одоо Монгол улсын энэ хүнд хэцүү нөхцөл өндөр боловсралтай жинхэнэ боловсралтай өндөр боловсралтай мэрэгжилтэн монголчуудад бидэнд маш хэрэгтэй байгаа гэдгийг хүн бүхэн мэдж байгаа. Бодлого бол өнөөдөр үнэхээр Монгол улсын дампуурлыг эмчилж чадах антибиотик юм шүү монголчуудаа. Тийм учраас дэмжгийн бодлогыг Монгол улсын их хурд сонгоорой гэж би уриалж байна. За баярлалаа. За дараагийн удаад Дайн улсаас холбогдож байгаа Солонгон маань ирнэ. Сайн уу Солонгоо? Сайн байна уу? Сонсож байна уу? За. Монголчуудаа дэмжгийн бодлогыг улсын хурлын сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байгааг сонсоод маш их баярлаж талархаж хүлээж авсан. За энэ хүнийг зайлшгүй дэмжих ёстой. Энэ хүн улсын хурлд сонгогдсноор манай улс орн одоогийн энэ 70 колоничлалын юм дөнгөнд орсон байгаа. Энэ одоо дөнгө орооцолсон энэ хэцүү байдлыг бол хаагуур нь эхэлж хайчлахыг би бол мэдж байгаа гэж бодлого ярьдаг. За манай монголчуудын хувьд бол сүүлийн 30 жилд гараагүй их том эргэлт болох тийм одоо нөхцөл бүрэлдээд байгаа. Энэ нь бол зөвхөн бодлого юм. Миний харж байгаагаар. Яагаад тэгэхээр бол бодлого энэ системийн бүх одоо цаад, далд, мөн чанар тэгээд социалист орнуудыг яаж нурааж эвдэлж бид нар бол тэдний золиос болсон. Би ч гэсэн одоо энэ гадаад орнд ингэж байж байгаа нь бол эх орноо одоо голоод хаяад явцсан юм биш. Бид нар бол үүрээ эвдүүлсэн шоргоолч нар шиг ингэж тал тийшээ бутарч явж ар гэрийнхаа бусад Монголд үлдсэн хүмүүсээ амийн одоо амьдралын залгуулахаас өөр аргагүй болсон учраас бид нар ингэж хүний нутагт байж байна. Гэтэл бидний үр хүүхдийн ирээдүй бидний цаашдын хойчсон маань ирээдүй ийм байгаасаа гэж би огт хүсэхгүй байна. Тийм учраас бол би бодлогыг заавал нэгдүгээрт энэ улс орны одоо төр засгийн удирдлаганд гаргаж энэ хүний олон жил судалсан олон одоо ярилцлага ном орчуулсан ном бичсэн нийтлүүдээрээ хэлж сануулж одоо ирсэн энэ бүхний одоо хэргийг гаргаж энэ улс гэрээ засуулахад заавал оролцуулаасай гэж би хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн 30 жил судалсан 10-аад жил үндсэндээ бол 20 хэдэн жилгээд боловч 30-аад жил судалсан 10-аад жил бол соён гэгэрүүлэх ажил хийсэн. Өөрөө инженерийн боловсралтай хүн. За инженерийн боловсрал гэдэг бол системтэй ажилладаг. Улс орон гэдэг бол систем.
Тэгэхээр бол тэнд хэрвээ систем доголдолтой буруу ажиллаж байгаа бол хаана алдаа байгааг нь онцлох чадвартай инженер хүн бол дээрэс нь санхүүч эдийн засагч мэрэгчлэл эзэмшсэн. Гэхдээ бусад хүмүүс шиг тэнд зүгээр диплом аваад заасныг сураад тэргээр нь ажиллахын тулд биш, орчин үеийн economics гэсэн энэ одоо чөлөөт зах зээлийн энэ эдийн засгийн онол ялангуяа энэ 500 жил одоо дэлхийд дахныг колоничлсан энэ дэглэмийн ашиглаж байгаа энэ орчин үеийн нью колоничлалын хэлбэрт ашиглагдаж байгаа энэ economics гэдэг онол бол үнэхээр улс орнуудыг хөгжүүлэх юм уу үгүй юм уу гэдгийг өөр судлах зорилготой ороод энэ бол ерөөсөө эдийн засгийн алуурын систем байна гэдгийг өөрөө илчилж тэр талаар бол одоо зоригтой дугарч 10 гаруй жил одоо соён гээгэрүүлэх ажил хийсэн хүн байгаа. 3 дугаарт бол одоо 20 жилийн судалгаа 10 жилийн энэ нүүрх хөдөлмөрөөрөө өөрөө олонныхоо дундаас ингэж онцгойч гарч ирсэн. Энэ бол яахын аргагүй жинхэнэ төрийн хүн. Тийм учраас бид нар монголчууд бол одоо 30 жилийн дараа азтай байна. Энэ хүнийг бид нар төр засагтаа оруулж чадахгүй бол бид нар дахиад олон жил хүлээх хэрэг болно. Магадгүй бол бидний тэмцэл одоо энэ цаг үе дээр бол өрнөхгүй байж магадгүй тийм аюултай байгаа гэж би харж байгаа. Тэгвэл бол монгол хүн амныхаа бэлгээр гэдэг. Тийм учраас болоргоо ялах болно. Монголын ард түмэн ялах болно. Одоо дахиж бид нар ингэж хууртагдаж ингэж олон жил үр хөвгт өөрсдийнхээ амьдралаар тоглоулахгүй байхын төлөө одоо Монголын ард түмэн болоргоог дэмжээсэ Баянголчууд болоргоог бол сонгоосоо гэж би хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За өмнө солонгосоос холбогдож байгаа Дэмбэрэл маань ярина. Микрофон нээгээрэй. За яраарай. За дууч нь гарахгүй энэ Дэмбэрэлээ. За Дэмбэрэл микрофоноо янзлж хооронд нь энэ англиас Эрдэнэ утгах ороод ирсэн юм шиг байна. Эрдэнэ утгахыг очих уу? Байна уу, сонсож байна уу Эрдэнэ утгахаа? Сонсож байна уу? Дуураарай. Байна уу? Сонсож байна. За сайн байна уу? За сайн байцгаана уу залуусаа. За сайн байна. Сонсож байгаа бүгдээрээ гараа өргөч. За сонсож байна уу? За та дэмжих болоргоог яагаад дэмжих болсон бэлээ? Тэр тухайга ярина уу? За би одоо энэ газар ирээд 26 жил амьдарч байна. Герман, Англи болж. За би ардчилсан хөдөлгөөний анхны одоо хүмүүсийн нэгэ. Ардчилсан хөдөлгөөнд одоо орж тав байдар үзүүлэлтэнд орж ардчилсан хөдөлгөөн гэдгийг одоо анхнаас нь эхлэхэд нь оролцож байсан хүн. Тэгээд 93 онд ийшээ гарч ирсэн. 94 онд. Тэгээд эхний 10 жил бол би одоо их баяртай бахархалтай явдаг байлаа. За улс орноо одоо сайхан замд оруулсан. Хөгжил дэвшлийн замд оруулсан. Ардчил гэдэг юм их орнд одоо бий болгосон. Тэгээд эхний 10 жил бол нэг одоо ардчилсан улсын партизан эдэр гэдгээд их бахархаж их одоо бараг цээж дэлдэх нь олгүй явдаг байсан. Дараагийн 10 жил 2000 он эхлэхэд баахан бизнесмэнүүд баахан одоо мөнгө хөөсөн улсууд парламентаар дүүрж эхэлсэн. Тэр үеэс гэж Монголын парламент ер нь буруу замаар орж удаа тээж эхэлж байгаа юм байна гэдэг одоо хайр нутгаас харж явлаа. Тэгээд дараагийн 10 жил нь бол нэлээд сэтгэл гонцгор явдаг байсан. Энэ ер нь хаашаа яваад байна яагаад байна гэж. Тэгээд дараагийн 10 жил нь эхэлдэг юм байна. Дараагийн 10 жил нь эхлэхэд би өөрөөсөө Монгол тогтсон өнөөгийн дэглэмийн эсрэг 100% болсон. Энэ 100% болсон одоо шалтгаан нь бол мэдээж энэ өрөндүүд ирээд ингээд амьдарч байхдаа одоо мэдээж Монгол хүн чинь иргэн тойрны ажиглан судлан улс дэлхийн улс төр би өөрөө бол одоо 60 настай хүмүүсээс танаас их урдаан түүгээр их халдаа их урт түүгээр нэг өөр товчлие. Дараагийн 10 жилд нь бол би энэ одоо Монгол тогтсон дэглэмийн 100% эсрэг болсон. Яагаад гэвэл би тэр хооронд ер нь хүн төрөлхтөн гэдэг бол дайны байдалд амьдарч юм байна. Хүн төрөлхтнийг цөөн тооны хэсэг одоо гэх юм уу да санхүү бизнес үндэстэн дамжсан корпорациуд түгээж идэм байна. Хүн төрөлхтнийг одоо нэгэн пирамид маягийн тогтолцоонд оруулаад тэгээд тэр пирамидын дотор байгаа пирамидуудыг бий болгоод тэгээд тэр пирамидын нэг нь Монгол юм байна. Тэр пирамидын орой дээр Монголын дуурьчид олигархууд одоо өнөөгийн энэ засаг төрийг сүүлийн 30 жил барьсан нөхдүүдийг авчиж тавьсан юм байна.
Тийм учраас Монгол өнөөдөр бусдын тоглоомын хүү, шатрын хүү болж дууссан байна гэж. Ингээд би 2010 оноос бол би ер нь нэлээд сайн ном судруудыг үзэж судалж явж байхдаа онлайн дээр болрын вебсайт дээр болж үзсэн. Болортой танилцах явцдаа манай одоо энэ Солонгоо байна, Мөнх хөргөл байна, Оюуна байна. Энэ нөхцөлтэй холбоо бариад би одоо эднүсээс бас нэлээд зүйл сонсож үзэж мэдээж суурсныхаа үр дүнд ерөөсөө энэ Монголын Монгол тогсон дэглэмийг өөрчлөх хэрэгтэй байна. Өөрчлөхийн тулд одоо болор судлаачийн судалсан энэ бүх мэдээлэл мэдлэгийг олон түмэнд түгээх хэрэгтэй юм байна. Олон түмэнд түгээхийн зэрэгцээгээр биднээс ерөөсөө парламент руу өөрсдийн гэсэн одоо энэ үзэл бодолтой үнэт зүйлтэй эх орон ард түмний одоо энэ капитализмын, неолиберализмын давтал мөчлөгөөс чөлөөлөх хэрэгтэй юм байна гэсэн ийм радикал үзэл бодолтой болсон. Тийм учраас энэ залуустайгаа би байнга онлайнаар холбогдохдоо эднүстэйгээ одоо ярилцаж энэ цэмаа байна одоо энэ эднүстэй одоо ингээд эднүсээс ингээд би юм сонсож мэдэж улам миний итгэл үнэмшил улам одоо би энэ өнөөгийн дэглэмийн эсрэг болсон. Ингээд эднүсийн дундаас энэ үзэл бодол нэгтэй хүмүүсийн дундаас болор маань одоо Монголын парламент анхудаа орох гэж байна. Энэ хархнуудаар дүүрсэн энэ парламентын одоо байшингууд бид цэвэрлэх ёстой. Цэвэрлэхээс гадна тэнд эрүүл сарвал одоо чөлөөтэй сэтгэлийг залуучуудаа бас оруулах ёстой. Ингэж Монголын төр яванда дараагийн хэдэн жил цэвэрлэх байхаа гэж бодож байна. Тийм учраас биднээс өнөөдөр болрыгоо Баянгол дүүргийн тэр юунд ядуулах ёстой. Ядуулахаас гадна Баянгол дүүргийн одоо ард олон болрыг бас дэмжин гэдэгт бол эргэлзэхгүй байна. Яг бол цаг нь ирчихсэн юмыг хэн зогсоож чаддаггүй. Тийм учраас бүгдээрээ Баянголчууд манай одоо энэ онлайн конференц оролцож байгаа бүгдээрээ эргэл буцалтгүйгээр дайчин үздэцгээе. Эцэг хүртэл үзье. Дахиад шинэ хувьсгал хийцгаая. За ингээд та нартай сайн сайхныг хүсье. Их маш их баярлалаа. Тэгээд танд сайн сайхныг хүсье. Та нарыг хараад бүр сэтгэл хөдлөл их чанга хашгирч чиг болдоо шүү дээ. Зүгээр гоё болж байна. Гоё ярьлаа. Маш тавччихстай гоё ярьж байна. Тэгээд одоо хүмүүсээс ер нь биел үтсэн юм шиг байна да. Зөв өнөхтөө. Дэмбэрэл чадах нь уу? Дэмбэрэл маань харагдахгүй болсон байх юм. Дэмбэрэл маань унтраад асааж байгаа баха. Тийм болов. Тийм байх. Тэгж байгаа бах. Тэгвэл жоохон хүлээх үү? Энэ дэмбэрэл одоо ороод ирж байна. За. Дэмбэрэлийг оруулч тээ. За дэмбэрэл. Сайн дэмбэрэлээ сонсож гин үү? Дугаараа. За өмнө солонгосоос холбогдож байгаа дэмбэрэл маань үгүй нэ. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгос улсад сурч ажиллаж амьдарч байгаа болоргоон дэмжигчдийн нэг байна. Одоогоос би 2-3 жилийн өмнө 90 цагийн дуудлага хэмээх болоргоон орчуулж дуу оруулсан баримтат киног анх үзснээр болов байгаамаа. Тэгээд тэр цагаас эхлэн түүний нийтлэл орчуулсан ном мөн телевиз зөвсөн ярилцлагуудыг сонсож судлаж ирсэн. Тэрээр ярилцлага болон нийтлэлүүддээ манай улсын өнөөгийн нийгэм тулгараадгүй ядуурл, үр зээлийн дарамт, өвчлөл гэх мэтийн олон асуудлуудын учир шалтгаан болон гарц гаргалгааг маш ойлгомжтойгоор тайлбарлаж ирсэн хүний нэг юм аа. Тийм учраас би дэмжихийн болоргоо үдийг хүртэл дэмжиж ирсэн байгаа. Дэмжихийн болоргоо нь өндөр мэдлэг боловсралтай мөн хамгийн чухал зүйл болох ёс зүй буюу ёс зүй өндөртэй хүн гэж би үздэг байгаа. Тиймээс Улсын хурлын сонгуулийн Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч дэмжихийн болоргоог дэмжихийг баянголчуудаас хүсэж байна. Дэмжихийн болоргоон одоо мөрийн хөтөлбөрийн талаар багахан дурдах юм бол дэмжихийн болоргоон бусад хүмүүсээс ялгаатай зүйл ярьж байгаа зүйлсээс нэг нь бол мөнгөний бодлого
хамгийн чухал зүйл хоёр зүйл болох мөнгөний бодлого, мөн хэвлэл мэдээллийн эрхчлөө гэсэн энэ хоёр зүйл байгаа. Бидний өнөөгийн байгаа байдалд хүргэсэн гол шалтгаануудын нэг бол ерөөсөө мөнгөний бодлого, хамгийн мөн дараагийнх нь хэвлэл мэдээлэл буюу энэ бидний тархинд юу ирэх, юу ирэхгүйг шийддэг энэ хэвлэл мэдээлэл. Энийг харин хүмүүс авцсны улмаас өнөөгийн байдлын гол үндсэн шалтгаан бий болж байгаамаа гэсэн тийм зүйлсийг ярьж хэлдэг. Тэрнтэй ч би санал нэгдэг. Тиймээс баянголчуудыгаа дэмжихийн боловсролыг дэмжихийг уриалж байна. Мөн хандив тусламж үзүүлэхийг бас хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Герман улсаас холбогдож байгаа Эрдэнэ Чулуун өөрийнхөө үгийг хэлнэ. Яг энэ сонгуулийн үеэр одоо Монгол ахын дүүстэй ингэж хэлмээр байдаг юм юу юм бэ? Буюу одоо яагаад дэмжихийн болор гэдэг хүнийг бид нэр сонгох ёстой бэ гэхээр энэ одоо колонилагч улсуудын одоо Латин Америк, Африк тэрийг аль хэдийн 400 жил төлмөө дээрэмдээд хүн ардын аваад одоо хамгийн ойрхон жишээ гэх юм бол одоо Венесуэл гэдэг улсыг яг дээрэмдсэн одоо яг байдалтай явж байна. Венесуэл гэдэг улс бол өөрөө 400 тонн автаа Англи улс хадгалуулсан мөртлөө тэрийг авч чадахгүй байгаа юм улс байгаамаа. Энийг зарим хүмүүс тэнэгүүд батаар одоо паспортын одоо ерөнхийлөгчөөс болсон тэгээд ингээд өмөлөө бидний чинь ингээд яаж байгаа маа. За тэгээд дэмжихийн болоргоо бол одоо судлаач хүний хувьд мэрэгжлийн сүүлийн 20 жил багнаас судалсан хүний хувьд энэ бүх утга баталгаануудыг ингээд яриад байгаа маа. Тийм учраас энийг судалсан хүний биднес гаргаж одоо энэ одоо колонилагчтай ингээд үдцгээд аргагүй болж байгаа маа. Тэгээд ахын дүүсийн хувьд зармийнхын хувьд бол одоо анхудаа миний ярьж байгааг сонсож байгаа гэж магадгүй. Тэгэхээр бид нэр алтаа ухуулаад байгаа мөртлөө ядуураад байгаагийн гол шалтгаан бол бид нэр колонилагчдын зохиосон дүрмээр буюу бидний одоо арга зайлд очиод бооцлогдоод колонилагчдод байгаамаа. Тэгэхээр энийг судалсан хүнийг мэдсэн хүнийг одоо 10 20 жил судалсан хүнийг их урдаа гаргаж одоо бид нэр ингээд ажиллаж амьдрах одоо энэ колоничлолоос гарахын төлөө бүгдээрээ тэмцэх ёстой болж байгаамаа. Тэрнээс монголчууд хоорондоо үзэлцээд ах ямар ч шаардлага байхгүй. Бид нар бүгдээрээ колоничлогдсон байна штэ зөмөр. Энийг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд Баянгол дүүргийн 26 дугаар сонгуулийн тойрогт одоо нэр дэвшиж байгаа эмхийн болоор судлаачийг мэрэгжлийн судлаач хүнийг сонгож зөмөрөө одоо зөв замдаа оцгоё монголчуудаа. За тэгээд ахыг маань дэмжээрэй. Тэгээд болор ахта амжилт хүсье. Монголчуудын одоо хувь заяа нэг мөсөн буруу тийшээ эргэжээгүй одоо яг энэ дээр цөмөр эргэж гаргаж болно гэж би найдаж байна. За тэгээд ахта амжилт хүсье. За баярлалаа. Ингээд төгсгөлд нь Тусан Жамбагийн мөнхтөр өмнө би өөрийнхөө үгийг хэлье. За ингээд юуны өмнө энэ цугласан дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа бол найз нөхдөдөө маш их баярлалаа. Тэгээд улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт бие даанаар дэвшиж байгаа дэмжихийн болоргоог дэмжихийн учир гэвэл энэ хүн өнгөрсөн 30 жилийн бидний алдаа оноог шүүн тунгааж өнөөх Азийн бар болон дэлхийн одоо хөлстэй хөлний нийлүүлэн алах нь сайхан улс болно, эрхчлөөтэй болно, бие даан хөгжинэ гэсэн энэ монголчуудын хүсэл зорилго юу болчих вэ? Ингээд яагаад ийм мухардалд орчих вэ? Яагаад бид нэр байгалийн байлгаа ашиглаад ингээд ухаа зөгөөд байгаа мөртлөө ингээд ядуураад байна гэсэн энэ бүх зовлон бэрхшээлийн дугуйг шалтгааныг судалж мэдэж тэгээд устдаа түгээж төгөөнд дэлгэрүүлж ингээд нийгмээ синхруулж байгаа юм сэхэтэн соён гэрүүлэгч хүү юм аа. Тэгэхээр энэ хүнийг төрдөө гаргаж энэ болохоо байсан нийгмийн тогтолцоо, улсын тогтолцоог, эдийн засгийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөх энэ мэдлэгтэй, чадвартай, боловсралтай, ёс зүйтэй хүнээ төрдөө гаргах нь бол зөвхөн одоо баянголчуудын биш, нийт Монголын ард түмний одоо хувь заяаны одоо сонголт мэдсээр болж байна. Тэгэхээр аливаа юм өөрийн цаг хугацаатай байдаг. Энэ зовлон бэрхшээл, дампуурал хүртэл
цаг хугацаатай. Тэгэхээр энэ цаг хугацаа нь төгсгөл болох цаг хугацаа нь ирсэн байна. Тэгээ энэ одоо дэлхийд дээр болж байгаа энэ цар тахал, энэ улс төрийн хямрал, энэ оюун санааны хямрал, суртахууны дөрөөтлийн одоо туйлдаа үрж ийн. Тэгэхээр энэнийг зогсоох адаглаад бид нэр монголчууд өөрсдийнхөө амьдралаас эхлээд энийг засцалруулах, өөрсдийнхөө газар шорон дээрээ эзэн болох, хувь зээнд эзэн болох энэ цаг үе ирчээ. Энэ бол өнөхөр тэнгэрийн цаг ирсэн ийм үе байна. Тэгэхээр энэ шинэ цаг үеийг түүчээлэн энэ өөрчлөлтийг эхлүүлэх энэ хүн бол яах аргагүй дэмжихэн болоргоо юмаа гэж би үздэгин. Тэгээд хэдийгээр мөнгөний сонгуул эрх баригчдын өмнөлөхөө одоо төрийн аппаратыг одоо гартаа хатгсан энэ эрх баригчдын энэ дампуу тогтолцооны одоо хүчээр энэ төрийн сонгуулийг ловрдохж байгаа энэ хүч тэнцвэргүй тулаан болж байгаа боловч шудраг үнэн шудраг сэзэд ялдаг учраас хэдийгээр бид нэр одоо эдийн засгийн хувьд шудраг хүмүүс маань боломжгүй байгаа ч гэсэн үзэл санаа үнэт зүйлс эх орноо гэсэн зүтгэл нь байгаа учраас ялнаа. Тийм учраас монголчууд маань, баян монголчууд маань бас ухаантай байж энэ удаад зөв хүний гаргаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд монголчуудын заяа буян өөдрөг байх болтугай нийт монголчуудаа сайн сайхныг хүсье. Монголын цаг, тэнгэрийн цаг ирсэн гэдгийг дуулгаж байна. Тэгээд бүгдээрээ дэмжихэн болоргоодоо амжилт хүсэж байна. За баян монголчууд маань бас монголчууд маань ухаалаг сонголт хийгээрээ дэмжихэн болоргоон одоо сонгуулийн кампани ажлыг дэмжиж бас боломжоор хандив өргөөрэй гэж уриалж байна. Тэгээд энэ хуралд оролцсон нийт найз нөхдөдөө, журмын нөхдөдөө бол их баярлалаа. Тэгээд сайн сайхныг хүсье. Монголын буян зэя өөдлөх болтугай. За дэмжихэн болоргоодоо амжилт хүсье. Дэмжигчээ. Ура!